Харамсалтай нь иргэд маань инфляцийг төдийлөн сайн сонссон боловч цаад агуулгын үүдээс бас мэддэг юм байна. Өнөөдөр бодит амьдрал дээр инфляц бол нэг 13 орчим хувьтай байгаа. Монгол банкнаас мэдээлж байгаа нэг 11% гэж байна да тийм 2%. Энд чинь нөгөө инфляц тооц харгачлал дээр бас засвар хийчихэд байгаа байхгүй юу? Энэ бол ерөөсөө татвар байхгүй юу? Тэгээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд одоо 100 мянган төгрөгөөр худалдаж авч ирсэн зүйлийг өнөөдөр хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа вэ? Тэгээ энийг чинь бас хүмүүс мэддэгчгүй байна. Их хурлын гишүүд нь ч бас төдийлөн ойлгодог юм байна. Тэгэхээр гих мэтлэн ингээд суур одоо реформын ажлуудыг хийхээс өөр аргагүй. Харамсалтай нь ингээд хэтэрхий их ингээд эрх мэдлийн зодооноос болж л ингээд төрийн ажил үүндээ гацчихад байгаа шүү дээ. Уул нь өнгөрсөн оны ардын намын их хурлаар энэ асуудал нэг талдаа гараад одоо ажил хийх болов гэдэг горьдлого хүлээлт бол байсан. Харамсалтай нь өнөөдөр гарахгүй л байгаа юм. Би одоо бас нэг багш нартай хандаад хэлэхэд мэдээж цалингаа нэмүүлэхин төлөө байна. Энэ бол зөв. Засгийн газар залил хийчлээ шүү дээ. Наана хэсэг дээр үндсэн цалингийн нэмэх атлаа нөгөө үндсэн цалин дээр нэмэгддэг нэмэгдлүүдийг насаа хийсэн. Нийлбэр дүн урдныхтайгаа яг адилхан. Энийг их хурлын гишүүд батлахад мдээгүй. Энэ чинь мэрэгжлийн байгууллагын усууд орж ирж ярьж хахад окей энийг нь бид нар дэмжиж явах ёстой л гэж ойлгож байгаа шүү дээ. Нарийн ширээ минь мэдгүй. Энэ дэр би зүгээр нэг зүйлийг хэлэх гээд байгаа нь юу гэхээр 17 онд миний би хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн харилцааны асуудал чинь хөдөлмөрийн яам дээр байдаг. Харилцаа гэдэг чинь цалин. Хөдөлмөрийг яаж шударгаар үнэлэх вэ? Яаж амьдралд нь хангалттай болох вэ? Тэгээ хоёр тогтолцооны нийлбэр байдлаар буюу хувийн ур чадамжтар суурилсан мөн ажлын байрны онцлог суурилсан хоёр тогтолцооны хувилбараар эрүүл мэндийн салбар дээр уул нэхлүүлсэн. Ажлын хэсэг нь гараад нэгдүгээр эмнэлэг дээр одоо хичнээн чүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад тэгээ багш нарын асуудал дээр бас орох байсан. Тэгээ манай засгийн газар огцорсон. Энэ юу гэхээр нөгөө цалингийн тогтолцоогоо бодох аргачлалыг өөрчлөх байхгүй. Зүгээр нэмэх асуудал биш. Тогтолцоог нь өөрчлөх юм бол хүн хэдий ч нэ ачаалттай хэдий ч нэ үр дүнтэй ажил тэр хэмжээгээр өөрөөс нь хамаарч нэмэгддэг байх. Зах зээлийн зарчим суурилсан цалингийн тогтолцоо. Одоо хүртэл энийг ерөөсөө хөндөж чадахгүй. Яг хөө тэгээ шинээр томилогдсон сайттай нь бичилж уулзаагүй. Гэхдээ утсаар иймэрхүү ажлууд байгаа шүү. Энийг хийгэрэй гэдэг одоо санал зөвлөмжөө бол одоо өгсөн л дээ. Тэгээ одоо мэдгүй юу болж байгааг надад л мэдрэгдэж байгаа ажил алга. Тэр шатгуур